Ингээд ихний мэдээ. За Монгол Улсын ерхий сайдыг огцруулсан Улсын хурлын тогтоол нь үндсэн хуулийн 43-ийн 1, 27-гийн 6 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэн Монгол Улсын эрхлэгчийн зүгээс бүхэлд нь хориг тавилаа. За ингэснээр өнгөрсөн баасан гарагт хуралдаж гаргасан Улсын хурлын бүх шийдвэр хүчингүй болох нөхцөл бүрдлээ гэж тайлбарлах гишүүд байна. Харин зарим гишүүд анхнаасаа үндсэн хуулийн зөрчил рүү орно гэж үзсэн тул тухайн өдөр эрцээ бүртгүүлэхгүй байсан гэдэг тайлбарыг өгч эхэллээ. Үндсэн хуулиа сахин хамгаалах, баттхан бэхжүүлэх үүднээс Улсын хурлын тогтоолд хориг тавьж байгааг та бүхэндээ сонирдуулж танилцуулъя. Улсын хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш, төрийн байгуулалтын байнгын хорооны ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлсэн байна. Баасан гаригийн нэгдсэн хуралдааны эрцийг шинээр бүрдүүлэлгүйгээр Пүрэв гаригийн эрцийг үргэлжлүүлэн тооцож, Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ. Энэ нь ардчсан үндсэн хууль бол бидний тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа. Ардчсан үндсэн хууль бол Монгол улсын ив нэгдэл, Монголын ард түмний хүсэл тэмүүлэл. Ардчсан үндсэн хууль бол бидний энэ улс орн оршин тогтнож байгаагийн хамгийн том баталгаа байх гэж бодож байна. Үндсэн хуулийн асуудал гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал шүү дээ. Зайгүй Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс Улсын хурал хууль дээдлэх төрийн үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэн хориг тавиад байна. Харин Улсын хурлын гишүүдийн зүгээс ерөнхийлөгчийн хориг дээр харилцан адилгүй байр суурийг илэрхийлж байна. За чуулганы хуралдаанд оролцолгүй дэмжээгүй санал өгсөн гишүүдийн зүгээс өөрсдийн үйлдэлээ үндсэн хуулийн зөрчил болох гээд байсан учраас хэмээн тайлбарлаж байна. Тэгэхээр тэргүй үндсэн хууль зөрчин тодорхой байх юм бол энийг бол бид хүлээж авахаас өөр арга байхгүй ийм л нөхцөл байдал үүснэ. Тухайн үеийн эрчинд бол би бас орохгүй гэдгийг ч мэдчихсэн. Өнөөдөр бас Монгол Улсын ерөнхийлөгч бол үндсэн хуулийн тал зогсож хориг тавьсан зүйл бол хууны хувьд бол гишүүний хувьд бол бас талархаж хүлээж авч байна. Яалч ахгүй нь бол үндсэн хуулийн зөрчил мөн үгүй л мөн. Дээрэс нь процессын бас нэг алдаа буюу эрчтэй холбоотой асуудал дээр хориг тавьсан явдал байлаа. За мэдээж бол энийг бол одоо би бол хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үндсэн хууль зөрчсөн асуудал байгаа учраас энэ дээр бол мэдээж бүгдийг бас тодорхой байр суурь илэрхийлнэ. Одоо цагаан дээр хараалцсан юм л харах ёстой. Тэнд бол одоо ингээд хуралдаа яваад их хурал даргалж байгаа дарга маань 6 цагт сунгаж хуралдах алах тогшч үгүй юу гэх мэтээр ингээд хараад явна шүү дээ. За энэ шийдвэрийг хоргийг хүлээгээд авлаа гэх юм бол би харин хэллээ. За заншилт шадаргын засгийн газар бүрийн эрх нь хэвээрээ үлдэх логик харагдаад байна. За нөгөө талдаа тэр өдрийн хоргийн дагуу бүх асуудал буюу 3 асуудал яг хуучин хэвэндээ. Тэгэхээр амар улсын дарга огцруулсан эсэх асуудалтай хураасан санал хүчингүй болж байна. Амар улсын дарга бүрийн эрхээ өргөжлүүлээд хэрэгжүүлээд явах ёстой болж таарж байна. За дээрээс нь төсвийн 2 дугаар хэлэлцүүлэг дуусаагүй болж таарж байна. Тэгэхээр энэ 7 хоногт байнгын ороонууд хуралдах ямар ч их зүүн боломжгүй болж байна. Тийм учраас 3 дугаар хэлэлцүүлэг эх 7 хоног бол дахиад шилжиж явах шиг байна л та. Ийм л үр дагаврууд одоо үүсэх бах. За ерөнхийлөгчийн хоргийг Улсын хурал ажлын 3 хоногт хэлэлцэх хуультай. Иймээс ч энэ пүрэв гарагт ерөнхийсээ зандан шатрыг чөлөөлсөн Улсын хурлын 95 дугаар тогтоол Улсын хурлаар дахин хэлэлцэтгэр болж байна. Харин ерөнхийлөгчийн хоргийг хэлэлцэхээс урьдаар үндсэн хуулийн цэцгийн их суудлын хуралдаанаар ерөнхийсээ зандан шатрыг огцруулсан процесс нь үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.